20-р зууны их үед Америкийн судлаач Валтер Эванс Венц төвдийн буддын шашны Нингма сургуульд хадгалагдсан ирсэн нэгэн гар бичмэлтэй учирчээ. Түүний төвд нэр нь Бард Тойдол. Ойролцоогоор монгол хэлнээ завсрын төлөвт сонссноор чөлөөлөгдөн үү эсвэл сонсгоо учир чөлөөлөгдөн үү хэмээн орчуулагддаг. Тэрээр энэ судрыг төвд эрдэмтэн Каси Дава Самдабын тусламжтайгаар англи хэлнээ орчуулж 1927 онд ном болгон хэвлүүлэн гаргаж төвдийн үхсдийн ном хэмээн гарч ирлэн нийтэлж байжээ. Энэхүү судар хэрхэн бий болсон тухай түүх нь өөрөө бас их сонирхолтой учир битүүлэг байдаг. Энэхүү бүтээлд өгүүлэгдэх зүйл нь хүн бүрийн гарцаагүй тул үхлийн дараа юу болдог, дараа төрөлтөө шилжих завсрын төлөвийг тайлбарлан бичсэн судар юм. Төвдийн уламжлалд Бард Тойдлыг ердийн нэг судар зохиос шиг хэн нэгэн хүн өөрөө бодож төрөвсөн бүтээл гэж үздэг. Харин энэхүү мэдлэгийг Падма Самбава буюу монголоор Ловн Бадамжуна багшаар дамжин хүн төрлөختөнд өөрөө илэрч танигдсан нууц тарины дээд сургаал буюу терма хэмээн үздэг байна. Энэ Падма Самбава гэх хүн манай эртний 8 дугаар зуунд буддын шашныг төвдөд анх дэлгэрүүлсэн их тарины мундаг лам багш хүн байсан гэлцдэг. Бас өөрөөр түүнийг Гүрүү Римпучи буюу Эрдэнэ багш хэмээн хүндэтгэн нэрлэх ба түүний тухай өгүүлсэн түүхүүдээр түүнийг бараг хөлөөр домогт гардаг баатар мэт дүрслэн бичсэн байдаг. Падма Самбава Бард Тойдлыг уран сэтгэмжээр бус ямар нэгэн философи тамгаар бус харин үхэл түүнтэй нүүр тулах мэдрэмж ямар байдаг цаашлаад нас барсны дараах оршихуй гэх мэтээр суйрлан өөрийн ариун гэгэндээ мэдэрсэн мэдлэг дээрээ үндэслэж тойрвсан хэмээн өгүүлдэг. Тэр энэ мэдлэгийг судартаа шингээгээд түүний дараа нэгэн сонирхолтой зүйлийг хийсэн байдаг нь тэр нүнийгээ нуусан байдаг. Нухтаа номын сандч биш, хийдий авдарч биш. Тэр түүнийг орчлон ертөнцийн мөн чанарт нь шингээнуулаа юм байсан байдаг. Төвдийн буддын шашин терма буюу нууц эрдэнэс хэмээх армин судрын ангилал байдаг. Эдгээр нь газрын хөрсөнд уул адны агууд, гол горих далайн ёроолт, аль эсвэл бүр хэдэн зууны дараа төрөх тодорхой хүмүүсийн оюун сараанд хүртэл нуусан сургаалуудыг нээлтдэг. Эдгээр гүн сургаалыг хүн төрлөختөнд хамгийн их шаардлагатай болох тэрхүү дүүхэн цаг мөчтөд золгуулахар зориуд нууцлсан гэж үздэг. Иймэрхүү нууцлагдсан судруудыг цаг нь болоход нээж илрүүлэх үйлдэл хүмүүсийг Тертон буюу эрднийг илрүүлэгчд хэмээн нэрлэдэг байна. Харин Бард Тойдол нь төвдийн Гампа улсад нэгэн адны дотор 500 гаруй жилийн турш нууцлагдсан хадгалагдсныг тэртэг 14-р зуунд Тертон лам Карма Лингпад эдгээр улсыг өгсөн гарч байхдаа уг судрыг илрүүлсэн байдаг. Энэ номыг ойлгохын өмнө эхлээд түүний төвд орш хүнсээ ойлголт болох Барда буюу монголоор зуурд гэж юу болохыг ухамсарлан ойлгох шаардлагатай. Бардо гэдэг үг нь баар болон доо гэх хоёр үгнээс бүтэх ба төвд хэлэнд баар нь хооронд харин дүүн арал эсвэл цэг гэсэн утгатай өгнүүдээс гаралтай байдаг. Өөрөөр хэлбэл хоёрын дундах завсар зай, завсрын оршуу буюу зууртын төлөв гэсэн үг. Төвдийн буддын шашны ертөнцийг үзэх үзэлд оршихуй гэдэг нь төрхөөс хүү хүртэлх ганц үргэлжилсэн шугам биш юм. Харин энэ нь нэг төлөвөөс нөгөө жилчих тасралтгүй үргэлжлэх Барда буюу зууртын төлөвүүдийг хэлгээ. Таны яг одоо үүнийг сонсож сууж бөмөрчж зууртын төлөв, мунд тасархийн цагт байгаа ч нэг зууртын төлөв. Нэг бодлоос нөгөө бодол руу шилжих орон өчигдрийн байсан бий болон маргааш болох тэр хүний завсардж та зууртын төлөвт оршиж байна гэсэн үг юм. Гэвч эдгээр тоо томшгүй олон зууртын дундаас буддын гүн ухаан 6 үндсэн Бардог 3-3-аар нь 2 бүлэг 5 үндслэн тайлбарладаг. Эдгээр нь гүн ухамсарт бүх оршихуй бүрийн заавал туулах ёстой 6 төлөв 6 даваа буюу хүний дүрийг олсон бүх хүн хизээ нэгэн цагт энэ зүйлийг давж тулах болно гэсэн үг юм. Эндээс өнөөдрийн сэдвт хамаарагдах чухал 3 бардыг буюу 3 зуурдыг авч үзье. Эхнийх нь энэ насны зуурд. Энэ нь таны яг одоо туйлж буй сэрүүн байдал, эгэл хүний амьдарч буй амьдралыг хэлж байгаа. Хоёр дахь нь үххийн зуурд. Энэ бол бие махбод унтарч эхэлж, биет оршихуйг бүрдүүлдэг 4 элементүүд болох газар, ус, гал, салхи, айжмаар уусан задрах мөч юм.
Уус улбар өөрийн гэсэн үзэгдэл, өөрийн гэсэн дотоод мэдрэмжийг дагуулж, эцэст нь оршихуйн суур газар доороосоо ангааж, хувь хүний ухамсар тэр гүн рүү унах мэт болно юм байдаг. Гурав дахь нь төрөл авахын зуурт. Үхэл ба дараа төрлөө олох орондын 49 хоног. Энэ хугацаанд бие махбодын хүлээсээ салсан ухамсар туйлын хүчтэй дотоод ертөнцөөр хэрэнтэж, өөрийн үйл олох үзэгдлүүдтэй нүүр тулан, өөрийн ирэхгүй дараагийн төрөл рүү хүчтэй нөлөөгөөр татагдсан ордог гэжээ. Бард дойдол 1-9 тэр үхлийн 3 зурдыг дэлгэрүүлэн тайлбарлах ба мөн үхсний дараах 49 хоногийн завсрын оршихуйн төлөвшилж юу болж байгааг чиглүүлэн тайлбарлаж буй сургаал нэг ёсны талигчдын гарын авлага гэсэн үг. Яг энэ мөчөөслийн ердийн нэг шишний судар ном гэхээс илүүтэй бидний ойлгохгүй нууцлаг далтын хүчийг тайлбарласан мэт санагдаж эхэлсэн. Үхэх агшинд нүд цохлом хурц гэлбэн гэрэл тодордог гэж судардаг үлдэг. Энэ нь ердийн нэг бүдэг туяа биш, үл ялэг гэрэлтүүлэгч биш. Энэ бол зах хязгааргүй, төв цэггүй, цэвэр тунгалаг, гэрэлцэн, цэвэр ухамсарын туяа юм. Үүнийг Дарматагийн тунгалаг гэрэл буюу Clear Light of the Dharmata буюу бие махбод одоо цаашаа цаад болохоо болж буй энэ үед өөрийн байгалийн оюун санаа, өөрийн мөн чанараа илчилж байна гэж үздэг. Энэ бол ангижрах буюу гэгээрэлд хүрэх таны хамгийн анхны боломж юм. Хэрэв та энэ гэрлийн мөн чанар юу болохыг нь таньж чадвал энэ нь гаднаас ирж буй зүйл биш, харин эцэст нь нэгдэж буй таны өөрийн гүн ухамсарын мөн чанар гэдгийг өөрийн гүннээс ойлгож чадвал таны аялал энд дуусна. Та тэр гэрэл дуусах шиг та чөлөөлөгдөн. Үхэл амьдралын циклтэй энэ хүрээ зогсно. Гэвч бараг хэн ч үнийг хийж чаддаг. Учир нь тэрхүү нүд цохлом гэрлийн зэрэгцээ өөр нэг бүдэг гэрэл гарч ирдэг. Энэ нь илүү зөвлөн, илүү таатай, илүү танил. Харанхуйн төрөгдөлд автсан гүн ухамсарыг усны урсгал шиг өөртөө хөвүүлэн жигүүлж татах тэр бүдэгхэн саарал сэтгэл төнгөн туяа. Энэ бол дад ухамсарын гэрэл юм. Таны өөрөнтэй өнгөрсөн амьдралын төрөгдөлтөнд хуримтлагдсан гэрэл. Дөнгөж насны хүцэн хөөсөд баламгдаж, зүг жигээ алдаж, айдас давтан тэрхүү цэвэр дунгалан мөн үннийг гэрлээс нүр буруулж, өөрийн далд ухамсарын танил дотн бүдэг гэрэл рүү үргэж тэмүүлдэг. Ингэснээр гэгээрэлд хүрэх зам хойшилж, аялал цааш үргэлжилдэг. Үхлийн дараах эхний 7 хоногт гүн ухамсар маань барда додолд маш наривчлалтай дүрсэлсэн цуврал үзэгдлүүдтэй тулгардаг. Эдгээр нь 42 амирлангүй бурхад ба бүгд өөр өөрийн юр бусын хурц өнгө туяаг гэл болон цацруулж нэг нэгээрээ эсвэл хэсэг бүлгээрээ ээлж дараалан залран үзэгдэж буйг дүрсэлдэг ба хамгийн ихэнд нь язгуур 5 бурхан үзэгдэнэ. Эдгээрт нь машид гүйвүүлэгч Вайрочана, үл хөдлөгч Акшобя, эрдэнэ үсгэгч Раднасамбава, цаглашгүй гэрэл Дамитаба, үйл бүтээг Жамбака Сидим. Язгуур 5 бурхан хүнд байдаг Нисванисын 5 хор болох уур гэлэн, шунал тачаал, мунхаг харанхуй, атаждөө, харам сэтгэлийг төвчин ялахын бэлэгдлийг л агилдаг. Эхний өдөр машид гүйвүүлэгч Вайрочана бурхан мандлын төвөөс харахын аргагүй хурц хөх цагаан гэрэл цацруулсаар гарч ирнэ. Түүний хурц гэрлийн зэрэгцээ өөр нэгэн сул туяа даган харагдах бөгөөд энэ нь бурханы орын бардамлын гэрэл буюу эго юм. Нэг гэрэл нь таныг чөлөөлнө, нөгөө нь таныг улам хүчтэй өвлөнө. Дараах өдөр үл хөдлөгч Акшобя бурхан нэвт харагдах Индранил цэнхэр гэрлийн төрлөг дунд залар. Өөсөв сэрүүн бөгөөд туйлын дунгалаг бодит байдлыг ямар ч говьлоггүйгээр тусгах хязгааргүй толбит. Түүний хажууд уур хилэн болон зөрчил тэмцэл рүү унахын гэрэл болох утаан саарал туяа харагдана. Нэг гэрэл нь үнэнийг нээлтчилдэг бол нөгөө нь гүн ухамсарыг тэмцэл зөрчилдөөн рүү буцааж ирдэг. Дараах өдөр эрдэнэ үсгэж Раднасамбава бурхан хязгааргүй алтан шаргал туяан дунд залар. Энэ нь дулаан, тэнцвэртэй, төгс бөгөөд юунд ч үл зурах, үл баригдах, цогц бүтэн байдлын гэрэл юм. Түүний зэрэгцээ хүний амьдралын тэмүүлэл болон эцэс төгсгөлгүй хүсэл шаналлын гэрэл болох цог хөхөр шар туяас умалцсан.
Нэг нь хүсэл хэрэгцээг эцэлдэг бол нөгөө нь түүнийг тижээдэг. Дараах өдөр цаглашгүй гэрэл Амитаба бурхан гүн бад марг улаан гэрлийн гэлбан дун залар. Энэ бол тодорхой бөгөөдний бүлсэн. Аливааг зурлagгүйгээр бүхэл нарийн ширээнийг төлтөн гарах амьд гэрэл юм. Түүний хажууд хүсэлт ачаал болон донтолтын гэрэл болох илүү зөөлөн улаан туяал угшин харагд. Нэг нь аливаад хүлэгдэх сэтгэлийг уусган арилгадаг бол нөгөө нь тэрхүү хүлээсийг уламж хадгалдаг. Дараах өдөр үйл бүтээгч Амака Сити бурхан амьд маргад эрдэнийн гэрлэлэр гэлбан залар. Энэ бол сэрж мэдэрсэн, ирч хүчтэй, цаглашгүй, цуцшгүй туяа юм. Түүний зэрэгцээ мунхаг харахгүй болон зүүн совингийн бүдэг ногоон манан хөв. Нэг нь таныг бүрэн сэрээдэг бол нөгөө нь ухамсаргүй амьдралын өн рүү зөөлнж явуулдаг. Ингэснээр танд өдөр бүр нэг сонголт, өдөр бүр өөрийн мөн чанараа таних боломжийг олгож байна гэсэн үг юм. Судар түүнийг маш тодорхой тайлбарласан байдаг. Эдгээр бурхтын үзэгдлүүд танд тохиолдож байгаа юм биш. Тэд таны тусламж ирж буй сүнсний өмнө өөр ертөнцөөс гарч ирж буй гадны биетүүд биш юм. Эдгээр нь таны дотроос урган гарч ирж байгаа зүйлс. Тэд бол таны сэтгэлийн бүтэц, бөгөөд бүхлээрээ танд гинт харагдаж буй хэрэг юм. Бурхан бүрэн таны ухамсарын нэгэн тал юм. Тэрхүү нүд цохлон гэрлүүд бол таны өөрийн бэлэг оюун юм. Харин тэрхүү таатай сэтгэл булаам хажуудан дагалдах зөөлөн гэрлүүд бол таны өөрийн эмгэх зуршлууд, танил болсон төөрөгдлүүд, бодит болон харагдаж буй таны эго юм. Та ер бусын байгаль дэлхийг ажиглаж байгаа биш, харин өөрийгөө ажиглаж байгаа хэрэг. Гэвч ихэнх хүмүүс үүнийг мэддэг байлаач хэдэн 10 жил бясалгаж дадлагдсан байсан ч өөрийнхөө үнэн төрхөөс цэрвэн зогтдог. Тэд нүцгэн ухамсараасаа нүүр буруулж өмнөх танил ая тухтай бүдэг баддаг байдал руугаа санан өгүүлэн буцдаг. Догшин бурхад 7 хоногийн дараа хэрэв гүн ухамсар амарлангүй бурхтыг юу болохыг нь таньж чадаагүй буюу бурхтын тэр хурц гэрэл бүрээс нь нүур буруулсан бол үзэгдлийн мөн чанар өөрчлөгдөж амарлангүй бурхад өөрсдөд догшин мөн чанарыг хувиран үзүүлнэ. Ийхүү дараа 7 хоног догшин бурхад залран үзэгдэнэ. Догшин бурхад бол өмнөх үзэгдлүүд чиг аяд үзүүлэн гэрэлцсэн дүрүүд биш юм. Тэд бол аимшиг дүрийг залсан, төсөөлхийн аргагүй аврах том гал төлөөр дүрлэлцсэн, гавлын аягнаас цусууж, тасалсан толгоогоор хэлгсэн эрх зүйсэн, бодол санааг сарниулж, айлхан чичрүүлсэн, туйлын ширүүн төрхтөөгөр дүрслэгдсэн байдаг. Эхний өдөр Важра Баярава бурхан буюу монголоор аюулхан үлдэгч жигжид бурхан үзэгдэх ба шашныг хамгаалагч 10 хангал бурханы нэг бөгөөд оюун бэлгийн бурхан Манзушрын догшин дүрн ажээ. Шарын шашинд таглах үйлдэхдээ ихэнд нь залж тактик ёс заншилтай. Өмсөх сахлаас нь гал бадарсан, урт соёотой, хилэн мушгирсан, луугийн дугаар дуурсан, цусан тусал бүхий ирэх хийж лагшин давлгсан, харан могой болон хүний ясаар чих бугуй шилбэ чимгэлсэн, бадамлын хой цэцэгт дэвсгэр дээр өөрөө юм, дорж солон маймэг цэгэр өмтөө, баруун боттой гавал барьсан нүцгэн хэмээг твэрч цогсон дүртэйгээр залардаг. 10 хангал бурхтын дотор хамгийн хүч чадалтай бурхан бөгөөд 9 тэргүүн 34 мотор 16 хөлтэй байдаг нь түүний хүч чадал газар бүрт зэрэг илэрч байдаг гэсэн утгатай шашин номын дайснуудыг номхруулан дарах шидтэй юм байжээ. Үргэлжлүүлэн дараах өдрүүдэд нь 3 толгой 6 мотортой хөл доороо амьдтыг гიშгсэн хэрүүка хар хөвгтөрөөр гарч ирнэ гэж, бухайн толгойд зэвсэг агссан жимжог гал дун залран гарч ирнэ гэж, арслан бар үнэг чон тас шувуу могоо толгойд 8 гэрээмэ гарч ирэх бөгөөд тэдний дүр төрхгүй ухамсарыг туйлын айц давтуулж ухархад хүргэдэг гэж судар тус өгүүлдэг. Гэвч энд сударт дахин сануулдаг маш чухал тууштай санаа бий. Бүү тэднийг таньж мэд. Тэд бол та өөрөө юм. Догшин бурхад бол амарлангүй бурхадтай яг ижил энерги, ижил гэрэл, ижил бэлэг ухаан. Гагцгүй одоо тэд таны хайрладаг зүйлийн биш, харин айдаг зүйлийн чинь дүрийг өмссөн хэрэг. Нүд цохлон хурц гэрлүүд байсаар л байгаа чөлөөлөх боломжийг танд олгосоор л байна. Гагцгүй одоо тэд илүү хурц, илүү зэрлэг, ойртоход илүү хэцүү болж дүрлцээ илэр.
Харин нөгөө сул нүдэнд хөнгөн сэтгэлд айдуу амар амгалан танил мэдрэмжийг мэдрүүлсэн дүн гэрэлнүүд ч гэсэн танд амар хэлбэр замыг сануулсан байгаа хэвээрээ. Хэрв гүн ухамсар амьдралангүй болон догшин бурхтын үзэгдлээс ээлж дараалан нүүр бууруулж 14 удаагийн боломжид өөрийн сэтгэлийн мөн чанарыг таньж чадаагүй бол төрөл авахын зуурд буюу The Bard of Becoming-д шилжин ор. Энэ нь та гэгээрэл хүрч чадалгүй дараа төрлөө олохдоо бэлэн болжээ гэсэн үг. Энэхүү гүн ухамсарын өмнө үхлийн эзэн Яма буюу монголоор эрлэг номон хаан үзэгдэнэ. Эрлэг номон хаан нь богд зонховын гол шүтэн бөгөөд жигжид бурхны зарилгийг биелүүлэгч юм. Сүртэй догшин бухын сэрвэнээр гიშгсэн дүртэй лагшин биеийн өнгөн хар гурван ертөнцийг нэвт харах чадaltaй хурц мэлмитэй амаа ихэд ангаалгасан дөрвөн хорц соёог ярзаалгасан хилэн хуйларсан өмсөг ба сахлан гал мэт бадарсан үсэн сэгсээсэн бүх толгой бүхий тэр хүнтэйгээр оршин. Намдан чойжоо бурхан гадаад дотоод нууц гэсэн гурван дүртэй байдаг. Үнэн худлыг шүдэг тамийн хаан бөгөөд толь барьж суугаад хүний сайн муу бүх юмыг харцуудаг. Нэг мотортой цалан барьж нөгөө мотортой дүүрэн цустай гавлын аяг барьсан байдаг. Зарцнаар нь гар өнгийн адгууснууд буюу тамийн орны илдэж ярагчд юм. Түүний гарт барьсан тойл нь карма буюу үеийн үр юм. Энэхүү тойлонд өнгөрсөн амьдралын бүхэл үйлгүүрийг өөсөйгөө үнэн мөн чанараараа тусан харагдана. Үүнийг эрлэг номон хаан шүүдэггүй. Харин гүн ухамсар өөрөө юу хийсэн, юг хийлгүй орхисон бодит үнэнтэйгээ нүүр тулж өөрийгөө шүүн. Жинлүүр дээр буян бүрийг цагаан чулуугаар, нүгэл бүрийг хар чулуугаар бэлэгдэн илэрхийлж амьдралын үеийн чин ил болно. Үүний үр дүнд гүн ухамсар өөрийн хуримтлуулсан дадал зуршил, сэтгэлийн хандлагатай татагдана, тохирох төрөл авах зам руу аяндаа хөтлөгдөж эхэлнэ. Үүнийг бард тойролд маш чухал онцлон бичсэн байдаг ба гадна хүч таныг шүүж байгаа бус та өөрийгөө шүүж байгаа юм шүү хэмээжээ. 49 дэх оноо руугаа төвөх тусам төрөл авахын зуурд нь дуусах тал руугаа орж эхэлнэ. Гүн ухамсар мань дараа төрлөө олох тэр таталцлын хүчийг мэдэрч эхэлнэ. Үүнийг сударт салхи хүлээж буй мэт үрсэлсэн байдаг. Хоосорлоор дүүрэн дотоод орон зайг хувьсал хүлээж дотоод гүн ухамсарыг очих газар туулах зам руу чиглүүлэн замжилна. Үүний дараа хамаг зүйлийн их болсон 6 зүйл төрөл үзэгдэж эхэлдэг. Эдгээрт нь эхэнд нь тэнгэрийн төрөл, хоёрт нь асуурын төрөл, гуравт нь хүний төрөл, дөрөвт нь амьтны төрөл, тавт нь бэрдийн төрөл, зургаад нь тамийн зовлон хөдөлгчийн төрөл тус бол. Төрөл бүр нь өөр ингэсэн онцлог бүтэг гэрлэр ялгаран туяарч дөнгөж дуулсан амьдралын хоримтуулсан үеийн үрээсээ хамааран эдгээр төрлүүдийн таталцлын хүчнийг багаар татаж эхэлнэ. Судран талигчдаас юу болж байгааг ухаараа ойлготлоо. Үлийн үрийн салхинд бүү автаар их хүний хэвлэлээр бүү ороорой хэмээн хатуу сануулж гуйн загч байна. Зурдын төлөв дуусахад ухамсар дараагийн эцэг их болох хүмүүсийг анхудаа хардаг. Тэврэлцэн хоёр дүр ойртоо ирж буй амьдралын таталцал дийлдэшгүй болж салхи улам хүчтэй үлээж үзэгдэл улам тодорч сонголт улам бүр хомигдсаар эцэст нь үүднийг мөр хаагдаж энэхүү ертөнцийн хаан нэгтэй нэгэн хүүхэд энэ ертөнцид чарлан мэндэл. Үүнтэй мөр зэрэгцэн өмнөх амьдралаа бүр мөсөн мартаж бас эхэлнэ. Энэхүү цикл давтагдаж үхэл ба амьдралын үрд дахин эргэж оршихуун шинэ баардоо нэгдэн хүн төрлөө олон дахин нэгэн шинэ аяллаа эхлүүл. Баардоо доотлыг талигчдад зориулан чангаар уншдаг тийхүү гүн утга учир бий. Энэ зүгээр нэг заавал хийдэг шашны зан үйлч биш. Хагцлууд цаар гэрэхний тайвшруулалтуудыг хэрэгсэж биш юм аа. Харин махан биесээ салж айдас бодлооноор дүүрэн завсрын орон зайд төөрөн яваа гүн ухамсар зориулсан юу харж байгааг нь танин мэдүүлэх, юу болж байгааг нь ойлгуулах айдсаас ангид байж өөрийн оюун ухааны мөн чанарыг таних чиглүүлсэн бодит зааварчилгаа юм аа. Ийм учраас би талигчдын араас лам залж, судар ном уншуулан, засал ном хийлгэж 49 хоногийн турш цул өргөн ондог учиртай юмсанжээ. Энэ талигчийг замаа олоход нь гэрэл асааж өгч буй хэрэг бөгөөд гүн ухамсар найдас бодлоонд авталгүй анхааралтай сонсож танин мэдэх боломжийг дахин ойлгож буй энэр нэг үлсэн үйл юм. Эцэст нь энэ бүх ёслолт нь нас барсан хүндэтгэв амьд бидэнд ч нэгэн сануулга болж өөрийн үйлдэл оюун ухаанд байгаа зүйлээ өнөөдрөөс эхлэн танин мэдж анхааралтай амьдрахгүй аваас тэр мөчөд сонсох чих харах нүд
ухаарах ухаан үггүй болж мэднэ гэсэн гүн сургамжийг давхар давхан бидэнд анхааруулан ойлгуулж байна.